Монгол Улсын хурлын дарга Амрын Хсгалангийн Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсад хийж байгаа албан ёсны альчлал эхэллээ. Тэрбээр Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын парламентын нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён хоолтой 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Вестминстерийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхэл салбарт идэвхтэй хөгжиж байгаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дээд түвшний айлчлалууд харилцан ойлголцол бэхжиж байгааг онцоллоо. Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хамгийн газар болон парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Энэ удаагийн айлчлалын гол онцлог нь Монгол Улсын их хурлын даргын хувьд албан ёсны урилгаар хийж байгаа анхны айлчлал гэдгээр онцлог юм. Энэ удаагийн айлчлалын онцлог нь хоёр улс парламентын засаглалтай улсуудын хувьд парламентын ардчлалыг бэхжүүлэх, парламент оролцсон харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, парламентын удирдлагын түвшинд яриа хэлэлцээ айлчлалын давтамжийг хадгалах чиглэлээр өндөр үр дүнтэй айлчлал болж байна гэж дүгнэж байна. Хоёр улсын хоорондын өндөр дээд хэмжээний айлчлалуудын тоод зүй сар орно. Тэгээ мэдээж энэ парламент хоорондын хамтын ажиллагаа сайжирснаар бол тухайн улс орнуудын хоорондын улс төр нийгэм эдийн засгийн хамтын ажиллагаа бас давхар ингэж сайжирч явдаг. Мэдээж энэ нь бол хууль эрх зүйн орчинд хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын тулд ямар зүйлүүдийг хийвэл зохилттой вэ гэдэг асуудлыг бол илүү их бас түлхүү анхаарч ингэж ажиллах ёстой ийм айлчлал байдаг. Англи улсын хүрээнд Монгол улсын арчлалыг нэлээд өндөрөөр үнэлж байна. Өөрөөр хэлбэл хоёр том улсын дунд оршин байж байгаа. За далаад гарцгүй Монгол улсын хувьд бол маш богино хугацаанд арчлалыг бий болгож чадлаа гэж дүгнэж байна. Англи улсын хувьд бол мянган жилийн түүхтэй энэ арчлалыг та бүхэн их богино хугацаанд хийсэн. Тэр тусмаа парламентд эзэж байгаа арчлалын хэмжээ, за дээрэс нь эмэгтэйчүүдийн оролцоо гэх мэт ийм авах зүйлүүд Монголын парламент дотор байна. Үнэхээр арчлалыг дэлгэрүүлж чадж байгаа. Азийн хүрээнд болоод дэлхийн улс орнуудын хүрээнд парламентын хүрээнд арчлалыг бас өндөр хэмжээнд авч явж чадж байгаа. Ийм талаас нь бас Английн энэ парламентын тэргүүн маш том үнэлгээ өглөө. Уулзалтын үеэр улсын хурлын дарга шинээр байгуулагдсан улсын хурлын тавьж байгаа зорилт парламентын цэцгэлийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа 3 төгөлдршил бодлого болон Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа эрх зүйн орчны талаар танилцууллаа. Их Британи парламентын нийтийн танхимын дарга хойлоо урилгыг хүлээн авч тусалсад улсын хурлын даргын анхны албан ёсны альчлалыг хэрэгжүүлж байгаа талархал илэрхийлж, уг альчлал нь хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэж үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Уулзалтын дараа улсын хурлын дарга Амрын Хсгалан Британи парламентын нийтийн танхимын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан байна.